За үзэгчдээ та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Ингээд бас гайхалтай сайхан одоо хоёр ах эгчтэйгээ уулзж байна. Одоо манай Баясах брэнд гэдэг одоо үндэсний өв уламжлалыг харуулсан. Дахин давтчихгүй сайхан гутлыг үйлдвэрлэдэг ийм хоёр сайхан ах эгч хоёртойгоо бас өнөөдөр уулзж байна. За тэгээ бас манай сумдаа сайхан амьдрий төслийг мэн одоо ах эгч хоёр мэн их сайхан дэмждэг. Тэ бүтээгдэхүүнээсээ бас над бэлгэлж байгаа. Тэгээд тэр гутлын өмсөрч нэвтрүүлгээ хийж тийм ээ төмөн олондоо хүргэх гэсэн тийм бодолтой байгаа. Ингээд ах эгч хоёр мэн бас өөрсдөө сайхан танилцуулаач. Би бас өмнө нэг бичлэг харж ирсэн та хоёрыг чинь бас тэ 35 жилийн өмнө автобусан танилцаад за тэгээд эгч мэн бүр одоо баг дуучин одоо од болох шахуу байсан хүний чинь оюутан болгоцсон гэл тэр нэг ярьцлагыг бас үзчихлээ. Би тэр ер нь энэ гутлын салбарт одоо ер нь удаж байна 30 гаруй жил болж байна. Тэгээд анхнаасаа хоёулаа би тэрийг ер нь нийлж явах айл гэр бүл болж явах үед чи ер нь 90-ад оны үед нөгөө нийгэм бужигнаад би одоо цэргийн байгууллагт ажилладаг байсан. Энэ маань цагдаагийн газар бас нэг ажилладаг байлаа. Тэгээд манайх ч нөгөө барилгын цэрэг байж байгаа татан буугадаад ажилгүй болоо. За тэгээд гутал мутал хийж эхэлсэн байхгүй. 91 оноос ч юм уу. Тэгэл тэрнээс хойш чинь тэгээд Баясаатайгаа танилцаа. Тэгээ хоёулаа хүүхдийн хувцсанд манай Баясаа ч бас ажиллаж байгаад бас нөгөө үйлдвэр нь алга болоод тэгээд хоёулаа ер нь гутал хийж эхэлсэн байхгүй. Бас тий. Тэгээ гутлаа хийгээд одоо сайхан л байна. Ерөнхийдөө брэнд бий болгосон гэж үзэж байгаа. Охин маань бас залгамжлаад цаашаа сургууль соёлын төгсөөд ажиллаа бас аваа явж байна. Тэгээд хамтраад гэр бүлийн бизнес гэхүү дээ. Тэгэл сайхан явж байна дөө. Игч мэн бас их гоё санагдсан шүү дээ. Та бас урд нь хамтлаг энэ төр дуулдаг байвуу тийм ээ. Дууны урлагт бас хэдийн үеэс та холбоотой байсан юм. За би 1986-нд 10 жилийн зурдаалын сургуулийг төгссөн. За сургууль тахтаа ер нь бол за байнга л дуулна. За сургууль манай урлагийн үзлэг. За ер нь урлагийн үзлэг гэвэл ангийнхаа ерөөсө баг урлагийн үзлийг баг манай анги одоо дандаа л нэгдүгээр баримтлаа. Тий, ангийнхаа урлагийн үзлэг бол ерөөс нь нэгдүгээр баримтаас доош буулгадаг байсан да. За тэгээд 10 жилийн дараа бол би ч одоо уганд би ч нөгөө багшийн дэд сургуульд уганд бас нэг дулаачийн ангид уган орж нэг шалгуулаа тэгээд нэг орсон. Тэгээд одоо тэр үед уган тэнцэх байх гэж бодоод яасан чинь тэнцэж чадаагүй. Тэгтээ яг тэгээд тэрнээс хойш би ч нөгөө дуучин оюун бэлэгтэйгээ бүр багаасаа одоо бүр байрны найз, цэцэрлэгийн найз одоо тэгээд битэр чинь улаан төгч уулгалт хамт дуулдаг байлаа. За тэгээд тэрнээс хойш чинь эстрадын дуулаачийн уралдаан энэ төр нөгөө дуучин наран алтан цэцэг одоо сарангуй эднэртэйгээ бас орж илаа. За тэр үе чинь нөгөө айдууны жигүүр тий одоо нөгөө харшийн баска тийм тэгээд нөгөө нэг титэм хамтлаг энэ төр гэл тий. Тэгээ би чинь айзам хоёр хамтлагт бас одоо ган төр мөнх хоёр нөгөө ган бол байсан. За тэгээд би чинь тэгэхэд нөгөө соёлын төв ордонд ажиллаж байсан байхгүй. Тэгээд тэдний нэг би чинь нөгөө дуулны хэрэл энэ тэнд ажиллаа хийж явангаа очил хаалгын сэргэж онгоолонготой хитэр ирэн дуулж нөгөө игээл араа. Тэгээд тэд нар чи юу хийж яваа гэх би нэг та хэдийг сонсч аваа дуулмаар ингээ. Чи чадхаа л ингээ би чаднаа би нэг дуулмаар санагдаад тийм шүү дээ. Тэгээд тэд нэг орж ирээ би тэднэртэй нэг дуулж үзсэн. Тэгээд тэрнээс би тэднэртэй нэг инх бол хайзам хоёрын инх бол хэдэртэй нэг тэр үед гарч ирсэн нэг цаг үед залуучууд гээд тэргээр ороод би инх бол тахтай нэг дуулж бичлэг одоо фонтонд байдгийн мөнцний телевизэн. За тэгээд тэрнээс хойш би чинь айзам хоёрт дуулаад бүр тэрнээс өмнө би сургууль тахта одоо 9 дугаар анги лөө 10 биш юм аа 7 8 дугаар анги тахта би нөгөө баг өргөн хамтлагийн полож ах дээр
болооч ах чи одоо хөргөө хамгийн анх тэр нөгөө цагаан бамбар шүү дээ. Тэрийг хамгийн анх надад дуулсан. Тэр чи бөмбөг итгий хаяр. Би тэр чи өстө дуулаад ийм тоорцсон малгай өмссөн. Тэгээ нөгөө паркийн тэнд нөгөө тоглолт байхгүй. Тэрэн дээр чинь би чи очиж өстө нөгөө цагаан бомбросаад болно. Өстө бөмбөг итгий хаяр гэж дуулаад. Тэгээд нэг дуулж илаа. Тэгээ дараа нь бас тэр өргөн хамтлаг дээр чинь дуулж явахдаа октийн хамтлаг гэдэг. Бас нэг тийм хамтлаг гаргацсан. Тэдний гоцлол дуучин болоод бид нар чинь 12 жил минь ахаад ирлээ гэж тэр ч яста удаар тэрнэ. Айгуугаа тэгээ ер нь тэр урлагийн юунд бол би бас нэг хэсэг явж илээ лөө. Тийм. Тэгэхээр хамгийн сүүлд би чинь Итали дууны уралдаан гэдэг нэг болж исэн. Тэрэнд би ороод яг тэрэнд оролцож явахдаа л нэг нөхөртөө танилцсан. Амьдралаа тэрэнд ороод ингээд тэнд дуулах гад ингээд тэмцээнд оролцож яваад нөхөртөөгөө танилцаад тэгээд тэрнээс хойш тэгэл манай хүн ч одоо ингээд хоёулаа ингээд танилцаал тэгэл одоо намаа нэг жоохон дуулахаар жоохон хориод идэг те одоо залуу насны тий айгуул хартаад идэг чи байхгүй тий одоо хартаад байгаа чих юу яаж одоо ингээд янз одоо би чинь яг тэр эстрадын дууд оролцдог уралдаанд орж яхад нөгөө тайлсан тэр гараад нэг хитэн ингээд хүмүүс алга ташаал ингээд нэг ингээд залуу гарч ирээд ингээд нөгөө айгуу гоё эмэг мэг зүгээд тэр чинь ингээд өөрт байгаа юм өгчдөг сте айгуу нөгөө өөрт нь таалагдсан бол тэгээ би нэг ингээд тайсан дээр гаргаад айгуу гоё цэцэг аваад нэг залуу тэр би танихгүй ш гарч ирээл цэцэг өгөөл ингээд нэг эмэг зүүж чигээ би тэгээ нөгөө баярлаа гэ тэгэл дараа нөгөө тэмцээд дуусаад гарсан чи нөгөө эн чин даа хин бэ гоо хин байдгийг би танихгүй штэ за тэгээ яасан чи талбай дээр явжсэн чи нэг залуу ирээ би саяны тэмцээнийг үзлээ. Чи яста айгуу гоё дуусан байна. Манайх нэг хамтлагт дуучин эрэхтэй чи орох уу гэл тэгэхээр би нөгөө дуртай юм чинь би орё гэл. Тэгээ орох гэсэн чи манай хүн чинь өстө тийм баг. Одоо болно гэж. Одоо болно гадна би чамаа дуулуулмааргүй байна гэ. Тэгэд нөгөө ингээл залуучууд ингээл танилцаад ингээл одоо энэ тийм дуучин муучин гэхээр манай хүн жоохон нэг тийм одоо цаагуур ингээ нэг хартаад идэг юм уу нэг тэгээд би бодсон л за яашаа ер нь ингээл одоо нэгэн амьдрал эхэлж байгаа юм чинь тэгээ. Гэхдээ би намайг хаян тэнд ингээ хаяа дуулж муудаад тэмцэн мэдсэнд орохоор зөвшөөрөд идэг байхгүй. Тэгээ бас хавар дэмжиж тийм дуулах гэдэг. Ер нь Питерийн ихсэн нээсэн төв хийх. Питерүүд нөгөө UBC юунд баг надаас бусд нь орчин үедтэй нэг. Өө нэрээ би бас нэг юм марцсан шүү дээ. Би тэр чинь бүр гэр хүлээрээ. Ер нь л урлагийн тал руу шүү дээ. Би ч тэр хамтлаг баг байгуулсан уу? Баг хамтлаг байгуулсан. Манай хамгийн том хөг анх хоёр иргэдэг. За манай анх хоёр чинь 2015 онд нөгөө Best Song гэх тий тэрэнд орж бүр тий Universe тэнд ороод бүр шилдэг 15-д ороод. Тэгэхэд би бүгдээ цуг орохгүй юу. Тэгээд би орсон чи би чи ямар ч бэлтгэл мэлгэлгүй охинтойгоо ороод нөгөө нэг улаан малгай тэгээд 10 жил байж явтаад тэр минийхээ хоцмоосыг хийгээд яваад орсон. 2 3 дугаар шатнд явсан. Шатнд ороод 2 дугаар байсан суулцсан. Тэгээ манай хүү цаашаа явсан. Манай инкма чинь чиний ард бас бүжиглээ үү? Манай охин ард бүжиглэж. Бүжиглээ дуулаа. За тэгээ манай би чи 2 бандтай нэг 2 хүүтэй нэг охинтой байхгүй. Манай дунд хүү бас дээр үед нэг код хамтлаг. Код хамтлагийн код гэж хамтлаг байсан. Бараг нэг урлагийн тал руу. За ер нь манайтай хүмүүс. Тийм урлагийн талын. Тэр UB-ст орох чи энэ ороод манай охин ороод хүү ороод энэ гурчин гуруулаа би чинь баахан артлын хариуцаар хооцсон. Цаашаа нэг менежер нээс. Тийм менежер нээс. Юм бэлдээ явж байдаг менежер. Ер нь тэгээ ер нь ингээд бодоход за яг би дуучинч болоогүй гэж болно. Гэхдээ яг энэ тэнд ингээд гоё тэмцээ уралдаанд гэрүүлэр ингээд тэр чин бараг түүх. Тэгээ дараа ингээ харахаар айгуу гоё яахгүй. Одоо ингээ YouTube дээр ингээ нөгөө 2015 оных ингээ юу харахаар манай хүчээс ойрлол амар гоё дуулаад би чинь тийм нөгөө Эминийн дуугаар харсан. Хипхоп өгүүлдэг. Тэр тэмцээнд орох гол өвөлтэй хэлбэрээс. Бид нар болохоор нөгөө би чинь өөрийнхөө дуулдаг нөгөө улаан малгай. Орос дуу муугаар. Нэг жил юу болов бүгдээ. Бүгдээрээ нэг л их урлагийн хүмүүс олж орсон. Тэгээ гоё юм аа. Заавдууч болохгүй ч гэсэн бас нэг тийм урлагийн жоохон ментэрнэстэй сонирхол юм л та тий. Тэгэл байх. Тий. За ийм сайхан түүхтэй ихч байна. Одоо манай Баяс брендийг бол одоо ихчийн нэрээр бас тий гоё бэлгдэж ингээ өгсөн нэр байдаг гэж ойлгоод байгаа шүү дээ. Ихчмэн баясгалан.
Би бас баясгалан тэгээд бас хоёр амьдаа. Би ер нь баясгаланга take off хамтлаг тий дуулдаг байхад нь л энэ яг нөгөө нэр ижилхэн тий. Гэхдээ байнга харна. Тэгээд дараа нь энэ гой нөгөө нэг сумдаа сайхан амьдрыг тий энэ нэвтрүүлгийг ингээд хийж яхад нь би нөгөө манай нөгөө нэр нэгтэй гой нэвтрүүлэг хийж байгаа гэдэг айгүй их үздэг шүү дээ. Ерөөс байнга л үзнэ. За ах маань бас их сонирхолтой санагцсан. Би бас орж ирээд энэ бичлэг эхлэхээс өмнө нэг 5 үгс хэлсэн. Ах маань бол одоо бас урлах эрдэм сургуульд багшилж байсан. Бас ер нь яг энэ мэрэгжлийн хүн байгаа байхгүй яг гутлын тал дээр бол. Тэгэхээр ах бас ямар түрүүн бас ярьцлага хэлж байхад цэргийн байгуулалт анх байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр олон зүйл хийж исэн юм шиг байгаа. Энэ нөгөө нийгэм шилжилтийн үед ингээд залуу байсан хүмүүс чи ерөөсөө юмны дөртөө тий юм л ордог байсан юм шиг. Айгуул 2008 дөртөл явж лээсэн бах айгуул. Явсан. Тий. За ахын жоохон түүхээс овалцааш. Ямар бас түүхэн замнал байна. Гэхдээ би ч одоо тэгээд ер нь анх ажилд орохдоо одоо барилгын техникум төгсөөд тэгээд тэндээс үгүй тэнд чинь би техник механикч мэргэжилээр төгсөв. Автал руугаа. Тий, автал руугаа. Тэгээд сэрэгт яваад сэрэгт очингуудаа юун дээр бас тэр автоsurын завод гэж байсан барилгын цэргийн. Тэнд очиод тэгээд тэндээ шууд ахлагч болоод тэндээ яг мэргэжилээрээ ажиллаад чи баг 8-9 жил ажилласан бахаа тэнд. Тэгжил яг 90 хэдэн он болоод 80 оноос хойш ярьхгүй. Тэгэл яг 91 2 он болоод тэгэл ерөнхийдөө барилгын цэрэг татан буугдаад ажилгүй болчихж байгаа. Таас 3 жил байх уу 2 жил үү? Тэр үед 3 жил байсан. 3 жил байсан. Тэгээ 3 жил дуусангуудаа ахаад цаашаа улираад ахлагч болоод нөгөө яг мэрэгжлийн хүн хэрэгтэй шүү дээ автоsurын тэн дээрээ бас үргэлжлүүлж ажилласан ахлагч. Та нөгөө тэгээд засварын газар мазар байгаа байхгүй. Тэг автын жиг механик юм шүү дээ. Автын бүх юмыг л бол хийж л байсан л да. Тэгээд нөгөө барилгын цэрэг маань татан буугдаад тэгээ ажил болчихж байгаа байхгүй юу ер нь бол. Тэгээ байж исэн чинь баясаа чинь хүүхдийн хувцсанд яаж байгаа бас тэр нь татан буугдаад ер нь нэг бужигнсан нэг ажил цомготгол явагдаад хамаг үйлдвэр завод нь хаагдаад нөгөө тоног төхөөрөмжийн байхгүй. Ачуулаад ингээд яг тэр үе байхгүй бужигнжсэн үе. Тэгэл хоёулаа сүулдэ гутал хийж эхэлсэнтэй. Бүрээд гутал анх хийж исэн айгүй нийттэй. Нөгөө материал бэлэн байдгүй тэр үед олдохчгүй. Шарл сантаад. Захаас нь штэ. Нэхий аваад улаан нэхий аваад хөлдөө нэхий гэртээ авчирж гисхийгээ дараа нь тэрийг хатаагаад тоосхоор үрээ илдээд зөөлрүүлж штэ. Дараа нь тэрийг нөгөө модны холтстой юм бодог яаж ийж ингэж буудаад тэгээд нэг гутлын ч одоо юу вэ? Амар олон хонж гардаг байсан юм биш үү? Шинжингээ битээ чи ингэ дандаа гар ажиллах байсан тийм. Бараг хурууныхаа зүүгээр өндгөө цоолно шүү дээ. Юу? Өндөг битэр шинэ цусны шинжилгээ өглөө гэж хоорондоо ярьдаг. Зүү мөгөл зөндөө хатгах шүү гар маа. битээр чи ихгүй. Тэгээд аригч боловсруулж аваад хоёулаа яг гутлуулах процесс эхэлж байгаа байхгүй. Исгэл тэгэл оён шинжингөө оён тэгэл өглөө зах гарах гал шинжингөө оёл нэг богоны дуу явдаг. Динжи мянга дээрсэн үү? Үгүй, энэ амгалантаа л байсан. Тэгэхээр ер нь амгалантаа. Тэгэд өглөө зах гарахын тулд хоёулаа ээлжиж оёо. Зах чинь юу динжи мянгад байсан. Тэгэд ээлжилж 30 минутаар унтаал оёод нөгөө. Тэгэл ингээд өглөө яг 6 богоо ингээд яваад дүүдүүд гэдэг ингээд за 6 болж ин тэгээд. Тэгэл хоёулаа нөгөө гутлаа аваад зах руу хойшоо бас автобусанд багтахгүй нөгөө чинь автобус айгүй ховор явдаг автобус нэг пааз мааз автобус бол нэг бол буудлаа өнгөрч зогсон нэг бол буудлааш наан зогсон гүүгээд барахгүй за тэгэл хоёулаа алхачих шүү дээ. Тэр хоёр чинь сонио айл амт байдгүй шүү дээ. Ер нь баг хоор тий баг ингээл хөдөө шахуу явж байгаа цаа. Динжи мянган нэг хэсэг айлууд байдаг байсан. Тий. Тэгэл ингээд чихэлдэл дүүжлэгдэл явна шүү дээ. Автобус ховортол байсан. Чирэгдэл тий. Хөдөө багтахгүй бол би бол зүгээр шууд. За баяртай чи явж би араас чи алах. Сахын автобус нь тоо ингэж байгаа хөлөө өргөж үдчихсэн үү? Үдчихсэн. Хоттой юм байл шүү дээ. Яг чихэлсэн хөлөө өргөнгөт ингээд зүгээр ингээд хоёр талаас халчаад аваад орчдөг. Би ч нөгөө жижигэн битэй. Таа жигтэй дүүслэгдэж шүү дээ. Дүүслэгдээд би бараг ингээд гоцроод тэгээ би батхан ороод нөгөө
автобусанд орохоор би бүр ингээ амьсгаад ингээ дотор ингээ би чинь тэр доор л явж байна. Аль би болж ингээ харах. Тэгээд сүүлдээ би чинь зүгээр хамгийн урд очиод уртлын хаалгаар нь очиод бууй гэж ярьлаа. Тэгээд би алхаа явчихсан. Тэгээд зах дээр очиод бид тэр чинь гутлаа зарчаад буцахтаа өөр хилдээ бас нэг идэж уух юм аваад. Тэгээ юм айгу баяртай ирдэг байсан тий хоёулаа шүү дээ. Бид хоёр нэг юм байдаг. Би тэрийг их гоё сандаг байхгүй. Манай би чи 2 хүүхэдтэй 2 бандтай нэг охинтой. Гэхдээ тэр үед охин маань гараагүй 2 банд байна ингээл нэг хөөхөн ингээд нөгөө битэр чин шүнжэнгөө юм юм. Нөгөө мо хоёр чин битэрийг баг ингээд нөгөө хувц сунараач баг тайлаагүй те. Баг хувцтайгаа унтж байгаа юм шиг битэр чин бүр ингээд юмаа яас улаарцсан. Тэгээд өглөө босаад ингээд би нөгөө нэг юуруугаа зах руугаа очиод гутал мутлаа зарчаад ингээд идэж явах юм аваад ороод ирэхээр манай нөгөө хамгийн баггүй хамрынхын нөхөр ингээд дүүрэн ностод заа ярьсан. Нөгөө мөний болтой өмсөн мод ингээд нэг баахан мод өрцсөн гэдэг байхгүй. Тэрэн дээр гараад унтчих гэсэн юм. Тэгээд ээж нэрлээ шүү гэхээр ээж юу ачирсан гэдэг. Өө ээж нь өстой юмаа зараад хөрх юм ингээд манай том хүү олгоор нэг эмээ өвдөр өссөн. Гэтэ тэр чинь бас айгу бид тэр ингээд юмнаас ингээд бас хийлцээд байна. Шүнжингээ хийлцэн те дөрүлээ ингээд сууж агаад идэж явах юмнуудаа ингээд бэлтэж нэг ингээд сууж агаад тэгэл ингээд шүнжингөө ял өглөө 6 цаг гэхэд богооны дугаар л ерөөсөө сэрдэг үл ч те. Ингээд за одоо 6 цаг болж байгаа гэдэг хоёлоо одоо юмаа нэг хийж дуусч юм даа гэл. Манай нэг өвөө байсан тэр лам өвөө. Тэр л өглөө орж ирэл хүүхдтэй 6 цаг болж шүү. Бас ажил нь дуусч гэнэ гэл би тэрээс асуунаа тэгэл шүнжингөө юм хийдэг гэсэн да хоёлаа. За тэр ч одоо бүрээд гутлын үе шүү дээ тий. Яг бүрээд гутал. Тий. Бүрээд гутал чинь нэг бараг нэхимэг ил гутал үүдэг гэсэн тий. Угаасаа яг би бол тэр үе чинь бас хүүхдл байсан юм чинь. Бас би чи бас зах цохоо хоёр нийгмийн зах цохыг бид нар чинь гадарлаа шүү дээ. Нэг картын бараа мараага мэдээд байдгийг. Тэгээд тэр үе чинь нэг хэсэг бүрээд гутал аягүй хүмүүс өмсдөг болсон. Тэгээ бүрээд гутал хийдэг байж байгаа тий. Бүрээд гутлын хэсэг ер нь ногоон юм юутэй. Ногоон сарьжтэй. Яг нүдэнд харагдчих. Зөндөөч бас хийдэг улсууд байсан тий. Зах дээр баг бие нэг юм мэддэг. Манай ах ер нь бүрээд гутлыг анх манай ах хийдэг гэсэн тий. Манай ах би чинь нэг дээр 3 ахта манай яг миний дээдлийн ахыг Батсаахан гэдэг байхгүй. Тэр анх ингээд их нэртэйгээ хоёулахна бас 2 хүүхдээ ингээд би тэр чинь дөрүүлээ нийт сууж байгаа. Тухайн цаг үеийн тренд болно гэж. Тренд л болж илаа. Манай ахыг бол бас айгуу гоё хийсэн тий. Хийцэн айгуу гоё юм байна. Манай ах чинь зүгээр хэвээ гараар зарна. Ерөөсө бацаа ахын готлыг бол шууд аваад. Нөгөө нэг дарбан дээр нь явж. Уулных нь хажуутлыг ширээл. Ингээд ширдэг гэж байна. Ширмэл уултай гутал гэл. Тэр чинь уул ингээ эсгий өгöd идэх хэвээр. Тэгэнгүүтээ наалаар нэм цагаан давуутай мөртлөө юм гоё ханан хийтэй загсны хайрч шиг айгуу гоё. Ширнэ гэж тэгж ширдэг баг. Ширмэл ингэж яа. Тэгж хийсэн бот бүх болно урагдахгүй. Бүх болно тэг айгуу гоё болно үжигч. Байхгүй тэр ширээ чинь. За бүрээд гутлын дараа ямар үеийг туулав? Тэгээд бүрээд гутлаа хийгээд битэр явж исэн чинь нэг Европ урд эрдэмтдийн сургуулийн нэг юу зар гарахгүй юу? Урд эрдэмтдийн сургуулийн гутлын мэрэгчлэлтэн төгсдөө загвар зохион бүтээгч дизайнер гутлын талаар төгсөгдөг. Тэрийг үзэл нэг оюутнуудын хийсэн юм гарч бөө ямар гоё юм бэ гэх. Хоёлаа сургуульд ороод яасан юм бэ? Тэгсэн чинь баясаа чинь за тэгвэл би орё. За тэгдэг. Хоёлаа маргааш урд эрдэм орё бүртгүүлье гэх. Тэгээ баясаатайгаа яваад яг урд эрдэмтээр очиод бүртгэж өрөөл ялч баясаа чинь урд эрдэмт тэр үед одоо энэ хууч үйлдвэрийн өрөөнд байсан баг. Тий. Гандигийн нэрмт сургууль бүр хойно суу хайлтын тэнд байсан. Тэр нэг үйлдвэр дээр нэг хэсэг байдаг. Байсан. Тэгээд дараа тийш нүүсэн юм байна тий. Үгүй тэрний 5 шарт нэг хэсэг байгаа шүү дээ. Тий байсан. Тий 5 шарын нөгөө саарл баримтуудын голд нэг хэсэг урд эрдэм байсан. Бүр ихэндээ бистрийг тэр 97 онд үлээ. 97 онд орсон шүү. Тэгж яхад тэр юуны тэнд байсан. Гандигийн нэрмт сургууль ба шүү дээ. Тий. Тэнд байсан. Тэгээд хоёулаа бүртгүүлэх гээд орсон. Баясаг бүртгүүлэх гэж жоохон гэж явж ирсэн гинт би боллоо чи бүртгүүлээ чи ороод гэдэг. Тэгсэн чинь хоёулаа нэг хэсэг хаалганы чи би гэж байгаа. Сүүлдээ би бүртгүүлээ. Энийг чи ерөөсөө надаас арай илүү би арай биш маа чи ороод сургуулаа төгсөөд авал би тэгээ аяндаа нэг хоёулаа хэмтэж чи сурна гэсэн чи чи оролдоо. Үгүй би чи гэж яваа тэгэл би шууд нөхрийгөө сонгоод эн чинь зүгээр түлхээд оруулж чи ороод төгсчүүл өчтөө хоёулаа нэг гэрүүлэм чинь те. Тэгээд дараа нь явандаа ингэж жагаал ингэ яачин гэх. Тэгээ манай нөхөр ороод ингээл сургуульд ороод тэгэл ягт би яг арын даачих байхгүй. Энд чи өглөө гараад орой
бараг 9 арга л тий. Оюутан чинь цаг хэцүү. Тэгэл эрэхтэн би чи ерөөсө бүх нөгөө бурайд гутал мотлыг би чи зүгээр өөрөө эсгээл өөрөө аяа зүгээр зах дээр авч зараад тэгэнгүүтээ бүх материалаа татаж авчираад тэгэл хүүхдүүдээ хичээл сургууль мургуул гэл ингээл явдаг гэсэн чинь. Сургуулийн төлбөр мөлбөрийг хийчихдэг байсан та бороод гутлаа. Тэгээд ер нь нөхрийгөө болоод ер нь баг оюутнууд ядуу байсан тий. Ядуу байдаг гэсэн оюутнууд чинь тийм биш. Манай нөхөр чинь болоод ста жинхэнэ өвдөө амар баяа оюутан биш. Өвдөө чи надад мөнгнөөсөө зээлэхгүй. Би чинь тэнд зүгээр мөнгөгүй. Нөгөө ах тансаг оюутан байсан юм тий. Оюутан чинь тухайн үед хөөрхий тэгээ нэг гөөхий мөөхий тэгээ тиймэр даргалдаг байлаа шүү тий. Тэгэхээр чинь би чинь за өглөө явахт нь за чи өнөөдөр хоолнд орох энэ мөнгө хитэн төгрөг аваад яваа. Манай хүн чинь тэнд зүгээр хамгийн баяа оюутан байгаа байхгүй юу. Тэгээд би чинь тэгэл тухайн үедээс бас төлбөр дээд сургуулийн төлбөр чангал байсан. Тий, чангал. Тэгтэл одоо тэгэл яаж ийгэл явсан те. Манай нөхөр чинь тэгээд 2001 онд урлах эрдэнэ дээд сургуулийг төгсөөд тэгээд тэндээ нөгөө багшаар ажиллаад. Үргэлжлүүлээд. Тий. Тэгээ манай тунгаа захиралч их мондог шүү дээ. Их мондог ирдэг шүү дээ. Ерөөсөө сайн багш. Биднес нөгөө take off хамтлаг гэж бас нөгөө ажлын шугамаар бас уулзчихлээсэн. Тийм манай тунгаа захирал урманд. Ялангуяа нөгөө тайзны хувцсан тэрийг бол бас тэр фондонд бол зөндөө юм байна шүү дээ. Тийм. Мондог гоё болол стамас ер нь нөгөө өгөөч. Ер нь их олон би бас боддгийн. Яг тэр 90-ад онд нөгөө гутлын үйлдвэр чинь татан богдаад яг мэрэгчлэлтэнгүү тэр тухайн үед айгүй үнэтэй чекмэг төгссөн улсууд байсан байхгүй. Тэднээс буцаад тийш явсан юм шүү. Ажилтнаар. Үгүй. Чекмэг төгссөн мундаг мэрэгчлэлтэнгүүд байсан. Тэрийг чинь тунгаа багш яг цуглуулад урлах эрдэм дээд сургуулийг байгуулад яг хувцсны анги, хувцс гутлын анги. Тэр үед чинь яг тэр гутлын үйлдвэрт ажиллаж байсан мундаг улсуудаар хичээл заалгуулж ийлээ шүү дээ. Тийм. Тэгээд тэндээс чи одоо ингээд айгүй хөөрхөн үйлдвэрүүд бий болж байгаа байхгүй одоо том цэргийн үйлдвэр одоо ер нь баг манай урлах эрдэм төгссөн гутлын салбарт бол гол үйлдвэрүүд дандаа урлах эрдмийн төгсөгчд байна. Тийм дандаа. Манай нөхрийн анги чинь урлах эрдэм яг тэр одоо манай нөхрийн ангийн төгсөлтийн холлоостай жинхэнэ одоо нөгөө хамгийн одоо нөгөө нэг бест юусын мэрэгжлийн улсууд мондог улсууд төгссөн шүү. Мондог гоё үйлдвэрүүд зөндөө гарсан шүү. Тэгээд би боддгийн тунгаа багш бол одоо тунгалаг багш ч одоо гавьяат мэв тус юм уу? Болоогүй шүү дээ. Уг нөхчүүр яа. Энд чи одоо Монгол орн социализмын үед бол үйлдвэрлэгч орн байлаа тий. Эрмлийн үйлдвэр, гутлын үйлдвэр юу ч гэдгийг маш олон үйлдвэр байж байгаа нийгэм солигдонгууд нэг жоохон замбраагуудад үйлдвэрүүд алга болох. Гэтэл тэр энэ тунгалаг гэдэг захирал чинь тий бас тодорхой хэмжээний үндэсний үйлдвэрлэлийг сэргээхэд маш том үүрэг нөгөө ажилгүй болсон олон мэрэгчлэлтгүүдийг нэг дор цуглуулад сургууль байгуулсан байхгүй. Тэндээс чинь төгссөн хүүхдүүд одоо үйлдвэрүүд бий болж шээ. Шаад хэрэгтэй хүмүүс гавьяат авч байгаа өгөн ийм хүмүүст өгч байгаа байхгүй. Өргөжтэй хүмүүстэй. Тэгж бодлоо. Нийгмийн тэр чухал үед айгүй том юм хийсэн байхгүй манай тунгаагч. Гол мэрэгчлэлтгүүдийг багш болгоод дараач боловсруучдуудыг бэлдэж эхэлсэн. Одоо энэ сайхан гоё үйлдвэр чинь дандаа урлах эрдмээс үйдэг шүү дээ. Тэгэхээр ч одоо тунгаагч айгүй чухал юм хийсэн хүн байхгүй юу та юу. Би тойрын яриа сайн ойлголоо. Тунгалаг захирлын нэг сайн бас нэг урлах эрдмийн захирал гэж ойлгодог гэсэн. Яг ингээд тойрын яриас анализгээл бодонгууч ямар олон хүмүүсийг хоолтой заасгуулж энэ үндэснийхээ тий үйлдвэрлэгч нарыг бэлдсэн бэ гэж би ойлгож байна. Одоо энэ урлах эрдэнэ дээд сургуулийн одоо энэ хас бүүз, бэс чүгс тэгээ BBS, хос гоёо ерөөсөө үүлдэнгөө бүр зөндөө бүх юм дандаа урлах эрдэнэтэй холбоотой. Тэр урлах эрдэнэ төгссөн байхгүй. Тэгэхээр чин тунгаа захирлын тэр юунд оруулсан хувь нэмэр болоо. Хувцсны оюутны салбарт ч аюул олон үйлдвэр бий. Тэрийг би мэдгүй. Зөвхөн яг гутлын салбарт гэхэд бол дандаа урлах эрдэнэ төгсөгчд байдаг шүү дээ. Үйлдвэрүүд. Тэгэхээр чин тэр социализмын үед алга болж исэн тэр том үйлдвэрийн юу чин эргээс эргэжиж байгаа. Дандаа жижиг гоё үйлдвэрүүд бий болчихж байгаа байхгүй. Айгуу чухал юм хийсэн хүн гэж би боддог шүү дээ. Тийм байх шүү яг тийм ээ. За та тэгээ урлах эрдэмтэд хэдэн жил багшлав? Би чинь 3-4 жил болсон. За. Тий. Тэгээд дараа нь яг манай урлах эрдэмтнээс ч мундаг оюутнууд гарсан. Дараачийн мундаг багш нар гарч ирсэн бас тэгээд би бас нэг хуваарь юм хиймээр санагдаад тэгээд хуваарь юм хийж эхэлсэн тэгээд сайхан байна уу тэгээд
Ер нь бол нөгөө гутал хийдэг хүн чинь ингээ гутал хийгээл дэвэл нэг дороо хийргээд идэг юм байна. Би яг амьдралаараа мэддэг баг. Онол үзээд ингээд нэг ном сонио үзээд ирэхээр чи ер нь тэгээд зам бол шууд нэгддэг байхгүй. Тэгэхээр энэ онол гэдэг нь бас хэрэгтэй үйдэг юм бэ. Тий. Зөвхөн практик ингээд дан ингээ махраад ажиллаад иж болохгүй. Онолтой хослуулж байгаа. Тэгэнгүүт мэргэжлийн болох хэрэгтэй. Яг үнэ тий. Тэгээд одоо шавнарч зөндөө байна. Олон сайхан үйлдвэрүүд бий болсон байна. Тэр үйлдвэрүүдийн нэг нь баясаа өтөр болчиход явж байхад баяртай байна. Тэгээд би ингэдэм юм аа. Ингээд сумдаа сайхан амьдрийгээд Монгол орны маш олон газар явлаа л та. Тэгээд тэнд чинь бас тий орон нутгтаа, аймагтаа бас том үйлдвэрийн тэр хийж байгаа хүмүүс байна. Гутлын чиглэлээр. Одоо жишээлбэл Төв аймагт гэхэд юу лээ цэл бүзэн хийлээ. Тэгэл ингээ Марсын гутал хийдэг байхгүй юу? Гिचний ерөөхдөө Европ маягийн. За гэх мэтлээ ингээд маш олон ингээд үйлдвэр цэгүүдээр ороод үйл ажиллагаанд танилцал явуулдаг юм. Тэгээ би тоо дээр ирээд тоорын нэг хийцлийг хараад бас арай өөр санагдаад байна. Энэ хэлбэр, галбар би сая нэг нь өмсөд үзлээ. Өө тэр өстө хөлмөлд яасч байгаа эвтэйхийн юм хөлд сууцтай. Тэгээд голны дээр нөгөө хээ энэ ойдлууд нь бас ялгараад байна. Энэ юугаар юм онцлог байна? Энэ яг одоо ерөнхийдөө судалгаа юм да. Хийний судалгаан тэр би нэлээд олон жил болж байна. Тэгээд хээ болгон айгүй утга учиртай байдаг юм байна. Ер нь манай энэ үндэсний өв соёл байна шүү дээ. За одоо энд дөө ороод ингээд судлаад ирэх юм бол юу уул уурхаа муурхаа асар их баялаг тэр үндэсний өв соёл дотор байдаг байхгүй юу. Одоо ингээд хүнүүгээ амтны төрөлтхийнээс ахуулаад ивэр угуулж одоо ингээд сүүлд нь ингээд үйлчлэх юм бол айгүй юм хүнүү тэгэл дараачийн хаант ус тэгээд ингээд юаны үе ингээд явхад хээ болго ингээд бие биенээсээ уламжлалтаа ингээд яваад идэг байхгүй. Тэгээ энэ судалгаатай юм хийнүүд бол нэг шууд нэг юм бодтой амьд харагддаг байхгүй. Өө тэнгэр рүү харж гад нэг юм бодож зохиоч байгаа судалгаатай юм гэдэг чинь ер нь өөр. Тэрүүндэл байдаг бах та. Үндэсний хөөмөл угалж байна. Одоо миний юм дотор арьсан зээг байна. Давхар зээг, дан зээг, тэгээд зоосон ширээс ийм жижигдэх ойдлууд байна. Тэгээд энэ ширээсний соёлууд байна. Энэ бүх юм нэг дор цугларахаар өөрөнгө харагдаж байгаа юм. Яг бидэнтэй монголчуудтай холбоотой соёл байхгүй арьс ширэн эдлийн гар уралдын соёл гэж юм байна. Яг ахуйтай холбоотой тийм ахуйтай яг бидэнтэй холбоотой учраас дулаан сайхан харагддаг байхгүй яг хуучны имийг тэгээд судалгаа хийх хэрэгтэй. Дээр үе одоо музей жүжигээр явдаг юм шинэ залуучуудад музейгээр явах хэрэгтэй. Өв соёлоо судлах хэрэгтэй. Сүүлийн үед гарч ирж байгаа энэ археологоос олдож байгаа энэ бидэнтэй холбоотой соёл тэгэл бичгийн их сурвалж ингээл янз бүрийн ухал асар их юм бийдэг шүү дээ манайх чинь. манай хүн чинь ингээл нэг өглөө босоод ирэхтэл за баясаа өстө нэрэ нэг толгойд нэг айгүй гоё заахар байна гэх. Тэгэхээр би жоох за бас ямар юмас сэтчвэ одоо тэгээд үгүй чи мэдгүй миний толгойд нэг юм байна гэл тэгэл би за тэрийг одоо яг бодож байгаа дэр хийхүүгээл тэгэхээр за тэгээд дараа нь харахад бүр өстө нэрэ амар гоё юм чи. Одоо бас сая ингээд нөгөө нэг хүнүү Adidas гэдэг айгүй гоё хутал гарсан шүү дээ. Тэр чи ерөөс ингээд олдуур олдог. Adidas чи монголчууд зохиоцсон юм шиг. Тэгээд тэрийг 50 пост 50 гутал ерөөсө тэр дараа зүгээр хоёр хүүхэн зүгээр ингээд уцаар хариалаа арайстай одоо би аав ингээд тэнгууд жоон бич атал маргааш нь дахиад би одоо эннээс гоё юм байна л гэх. Гоё санаа ороод ирлээ. Энэ юу ч биш л. Энэ нөгөө хуучны археологоор олдож байгаа юм ийг шүү дээ бид биш дээ. Бас яг ингээд өв соёлоо судасны үндсэн дээр биетэй болгоод өөртөө эдэлдэг хэрэгэлдэг байх хэрэгтэй. Музейд одоо ингээд 18 19 дугаар зууны айгүй гой гутлууд байна шүү дээ одоо үндэсний Монгол. Энийг ингээд зүгээр музейгээс харах биш хийж чаддаг байх хэрэгтэй, эдэлдэг байх хэрэгтэй. Тий, наа чи их зөв шүү. Тэгэхгүй бид ингээд яг нэг үндэсний энэ соёл энэ юунаасаа жоохон холдсон байгаад байна. Заримдаа улсууд орж ирээ өө эн чи урлагийн гутал юм уу гэдэг. Яг үүндээ бол урлагийн биш байхгүй. 100-гаатхан жилийн өмнө хэрглэж ирсэн соёл чинь биднээс тэгээ холдсон байгаа. Тэгээд нэг хэдэн үе дамжаад одоо ингээд Орос соёл нэг костюм бичиг Европ хувцсанд орчхоор бас аргагүй л байх л да. Тий, ер нь бид нар ч одоо үндэснийхээ өв соёлыг авч үлдэх ёстой, хойч үедээ тий үлдээх ёстой. Энэ утгаараа бас тоор маань ялангуяа энэ одоо эртний ийм хийц загвартай түүхэн уг сурвалжтай ийм зүйлийг дэлгэрүүлж гэнэ гэдэг бол өөрөө
бас тий нийгмээс соён гэрүүлж байгаа ирээдүйн хүмүүстүүдтэй Монгол одоо энэ үндэснийхээ онцлогийг ингээд үлдээж байгаа гэдгээр бас тойр маань их гавьяатай хүмүүс байна шүү дээ. Тэгээд би бас энэ асар гайхалтай хийнүүд байна одоо амтны дүрслэлтхээ байна одоо ингээд янз бүрийн хийн англиуд асар их юм байна. Энийг ядаж одоо энэ гутал мутал дээрээ тавиад хэрэглэндээ монголчууд хэрэгжилж ивэл энэ соёл чаа мартагдахгүй шүү дээ хаягдахгүй. Тэр утгаараа бас ингэж явж байгаа. Бас тийм өв соёлыг яг хэрэглээнд нь оруулчих юм бол хизээч гээхдэггүй шүү дээ бас. Надаас хойш ч гэсэн ингээл манай эмээгийн өвөгийн гутал юм байдаг гэл ингээд цаашаа явна шүү дээ. Ер нь гутал ингээд хардаг л да. Боо ингээл хэлбэр тэрхээ загвар ойдл тэгэл маш олон юмныг одоо нийлж ижил үнцнээ харуулна шүү дээ. Тэгэхээр би танаа гутлыг хараад байгаа байхгүй ингээл ардаа маш олон ийм тий давхар ойдолтой ингээл их л бүх бот харагдаад байна. Тоо ер нь гутланда нөгөө баталгаа гэдэг шиг хэдэн жилийн баталгаа ер нь өгөх вэ? Чанартай харагдаад байна л та. Тэгээ ер нь одоо гутал мэдгүй одоо жил мэдээ ер нь айгүй уддаг шүү дээ. Тий ер нь манайхаас одоо нөгөө сүхбат авраг тий за ялангуяа сүхбат авраг бараг 2 3 дахь гутлаа авсан баг шүү. Тэгээд одоо дахин аваад байна гэдэг чинь би баталгаа гэж бодсон сэтгэл ханамжтай. А хэрвээ нэг гутлаа аваад нөгөөт нь одоо жилч болоогүй ч юм уу сарч болоогүй ч юм уу ингээд салдаг ч юм уу янз бүрийн болоод авчирж ивэл тэр чинь баталгаа биш болчихж байгаа. Гүш нэр уудлан гиснээс нэг юм санчлаа. За. Би нэг хөдөө явж байгаад нэг залуу тааралдаад нөгөө гутал мутал хийдэг гэдэг намайг зургатаар харсан шүү. Манайд ч амар гутал байгаа ш та очиж харахгүй мó гэд нэг яриа сууж ирсэн. Монгол юм уу эсвэл гадаад гутал юм уу? Европ. Үгүй Монгол гутал. Манай аав маавын хэрэглэсэн. Тийм. Тэгэхээр би сонирхоод цаашдаа жинхэнэ дээр үеийн гой гутал байгаа ах та гэд зам дагуу ороод нөгөөт чинь ороод за тэгээд сайц уугаад ясч авдраа авдлаар ингээд торгон юм юу муутай юм гэж чадлаад боогоод бооцсон гутлахаар манай аавын гутал байсан. Одоо биднээс хаяа өмсдөг шүү дээ. Айгуу гой гутал. Гаргаад харсан чинь миний гутал үйдээ. Тэр чинь баг юу үлээ? 15 6 жилийн өмнө хийж байсан гутал. Би яг шууд таньж байгаа байхгүй яг миний хийсэн. Ах надад чи хийсэн шүү дээ гэж. Тийм үү би энэ чи амар дээр үеийн гутал бүр манай үе мүй удам таньжсан гутал гэж бодож явсан ингээд. Тэгсэн чинь яг миний гутал байсан шүү. Тэгээ харсан чи бүр нөгөө хуучин танилаа харж байгаа юм шиг санагдаж байгаа юм. Тэгээ айгүй хөөрхөн гутлаар чи яг анхны миний хийцэл байгаа байхгүй амар мэрэлтээс тэгэл айл бас өв болдгийм байлээ шүү бас. Тийм бай. Тэр их гоё тий тэр. Тэгээ биднээс айгүй хайртай манай аав өмсчихсэн өвөө нь өмсчихсэн гэлөө. Тий. Тэгээ дараа нь аав нь өмсчихсэн гэсэн. Тэгээ энэ чинь одоо нөгөө үе дамжаад явж шээ. Тэгээ ер нь одоо манайхаар гутал авч байгаа юмс хийдэг. Тэгээ тэрийг бүр амар эртний гутал гэдээ ойлгоч явж байгаа байхгүй бас. Тэгтээ миний хийцэл ерөнхийдөө та тэр ойлгоход нийцсэн байна шүү дээ. Ер нь бол маш чанартай гутал хийж байгаа. Тэгэж нэг гуталтайгаа таарч хийсэн шүү дээ. Тэгээд ийм бэ. Танаа гутлын бол үнц нь бол бас тий одоо гадуур заргаж байгаа худалдаалагч гутлын зах зээл дээрээс бодвол бас арай үнэтэй юм байна. Тэгэхээр яагаад үнэтэй байна гэхээр энэ өөрөө бас энэ өрмөцхээ бас энэ ойдол тэр энэ загвар тий хэлбэр гальбар ерөөсө бүх юм л одоо мундаг чанартай учраас тэгээд маш олон жилийн эдлэгээ даадаг учраас бас ийм үнцэнтэй юм болоо. Тэгээд манайгач нэг яг гоо ингээ халтаахад ойролцоо юмшиг гутлаа зөндөө байгаа. Арай хямд үнэтэй татууч гэдэг юм уу. Яг тэрийг аавд өмсгөр бас хэдэн жил өмсвүлээ тий. Гэтэл эн чинь нэг арай нэг юм загвар тэр ойдл нь өөр гэдэг утгаараа бас олон жилийн эдлгээтэй хүн харахад хүртэл тий нэг юм өмссөн юм шиг нүнжигтэй гэдэг утгаараа энэ үнц нь байгаад байгаа юм шиг санагдчихэ. Тий. Тэгээд одоо дээрээс нь одоо манай Гандигийн нэрмж сургуулиас арьсан урлын хүүхдүүд төгсөж байна. Урлагид маш бас төгсөн. Тэгээд тэндээс хүүхдүүд аваад яг энэ өв соёлтой би ч одоо нөгөө өв соёл тэгч юм учраас бас нэг үүрэг байдаг юм байна. Түгээн дэлгэрүүл үүрэгтэй. Тэгээд тэр утгаараа ингээд хүүхдүүд аваад ажиллуулж байна. Хүүхдүүд маань сайн сурч байна. Тэгэхдээ их удаан төвлөрч тогтвортой суух шаардлагатай. Тэрийг давахгүй хүүхдүүд бас байна. Одоо нэг 10-аад хүүхэд сургаад ингэж яхад нэг 2 юм уу 3 л үлдчихэж шүү. Ер нь бол тий.
айгүй төвчээр шаардсан. Маш их төвчээр үргэлж Тэгээд тэр дагуугаа одоо хэдэн төвчээртэй хүүхдүүд үлдсэн. Өө хийсэн юм хараад бүр надаас гоё хийж байгаа юм чинь. Тэгээд би ч одоо баг хийхээ болоод байна. Гар мар мойныгаа нүд муудаад юм харахаач байж. Шилдэггүй бол сохор юм шиг болчиход шүү. Тэгээд залуучууд айгүй гоё хийгээд эхлэнгүүт би бүр яг үргээ биелүүлсэн юм шиг санагдаж байгаа. Ямар гоё юм бэ? Айгүй гоё. Энэ өв соёлч ингээд цаашаа үргэлжлэх нь байна гэж би бодохоор айгүй сэтгэл үеиг бас гоё үйдэг шүү дээ. За хэдүүлээч бас сайхан янз бүрийн сэдвээр сайхан ярьлаа. Тэгээ би ч одоо ах эгч хоёрынхаа гутлыг ерөөхдөө бас манай пэйжийг дардаг олон сайхан монголчууд байдгийн орон нутаг, хөдөө орон нутаг Улаанбаатарчууд ч гэсэн үздэг. Тэгэхээр тэр улсуудтай бас гоё мэдээлэл түгээч. Энэ гоё мундаг тий үеэс үед дамжиж үлдэх энэ сайхан гутлыг бас та хүн сонирхоод үзээрэй тий. Удахгүй бас цагаан сарын маань одоо манай тий хамгийн том баяр болох цагаан сараа ах дүүс гэр бүлээрээ учран золгодог ийм сайхан баяр болох гэж байна. Тэр баяр дээрээ бас энэ сайхан готлоо өмсөд очвол сайхан болов. Тэгээ та хүмүүс ах ихч хоёрт минь бас захиалга өгөөрэй. Энэ доороо уцаар холбогдоорой. Ер нь бол захиалга маш их байна. Би сая ороод ярьцлага авъягаад ороод ирсэн. Дотор сая буужинж байгаа л хүмүүс гараад явах хооронд л одоо ингээд ярээ сууж ин тэгээд ингээ яриад ивэл зөндөө юм байна тийм байна. За ингээд ерөөхдөө дуусгая. Тэгээд тоо хоёртой бас нэг сүүлийн асуултыг би асуумаар санагдчихэв. Мэдээж хэрэг ийм сайхан брэндийг үүсгэчлээ. Хүмүүсийн одоо тий хүсэл сонирхол мөрөөдөл бол хязгааргүй. Тоо хоёрын юм тий цаашдын мөрөөдөл зорилго юу вэ? Мэдээж хэрэг одоо өөр хүмүүс ингээл бас оюутлын чиглэлээр тий гутлын чиглэлээр төгсөж байна. Ингээл аав ээжийнхээ үүсгэсэн брэндийг өргөжлүүлэл явах бах. Цаашдын маань зорилго тоо хоёр юунд зорж мөрөөдөж байна? Тэрэнд хүрэхийн тулд юу шаардлагатай вэ? Магадгүй манай жижиг дундуу үйлдвэрлэлийг дэмжигч гэдэг юм уу төр засгийн зүгээс энэ үндэсний үйлдвэрүүдэд үндэсний брэндүүдэд бас ямар хөшүүрэг ямар дэмжлэг үзүүлвэл бас зүгээр байдаг юм бол тэр талаас нь бас өөрсдийнхөө үзэл бодлоо яг энэ салбартаа ингээ те болохоос нь болохгүй хүртэл ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр тэр талаас бас сэтгэлээ хуваалцаж болно шүү. За одоо тэгээд одоо нүүр хүүхдүүд маань цаашгаа аваа явах бах. Эдний үе дээр одоо бас нэг үйлдвэрийн бие даасан тийм объект болчвол бас их зүгээр юм даа л гэж би бас дотроо бодож явдаг. Энийг ч авахын тулд бас тэгээд нөгөө зээл мэйл бас хэрэгтэй. Тэгээд энэ за тийм байна. Дээрээс нь энэ үйлдвэрүүд дээр нийт анзаарэгддэг юм биш үү? Нэг ийм юм байдгийг. Зээл авах гээд ингээд яхаа нөгөө барьцаа хөрөнгө шаарддаг. Барьцаа хөрөнгө нь байдгүй. За тэгээ батлан даалтын сан маань гээд бас байна. Тэгэхдээ ер нь яг одоо ингээд ялангуяа шинээр гарч ирж байгаа энэ залуу үйлдвэрлэгчдийг биш үү? Нэг тийм вакуум маягийн орчинд сайхан бүгдийг нэг дор цуглуулдаг юм уу яадгийн тэгээд мэргэжлийн зөвлөгөө ялангуяа тэр эдийн засаг одоо энэ борлуулалтын юу муу бас хэрэгтэй юм хийдэг хүн чинь хийдэг юм ал мэдхээс ахаад тэр зах зээлийн юу бас дутагддаг юм байлээ. Тэр мөрөн дээр нь айгүй сайхан дэмжээ туслаа. Тэгээд мөнгө төгрөг одоо тэр шаардлагатай юмнуудын өгөөд тэгээ борлуулалт дээр нь анхаараа тэгээд нэг юм явж ивэл ялангуяа энэ жижиг дунд үйлдвэрийн байрны асуудал айгүй хүнд байдаг шүү. Ихэнх нь дандаа нөгөө подволоор байдаг шүү дээ. Ер нь бол газар доо ажлын орчин нөхцөл хүнд зүг болж тарах гэдэг шүү дээ. Шууд энэ бие даасан объект гэдэг бол маш үнэтэй байдаг. Ядаж энэ олон жижиг үйлдвэрүүдийг нэг юм бие даасан объект ягаад ингээд өрөөнд нь оруулаад тий бас бүгдийг газар дээр гаргачихвал сайнсантай гэж бодох. Газрын дэшээ гарах нь шүү дээ. Ойлгочлаа. Тий нөгөө подвол хямдхан учраас хөрх хямдтай тэрийгээр юм хийдэг байхгүй. Гол нөгөө чихтэй орчин тий нөгөө нэг эрүүл хэлсэн шүү дээ. Үйлдвэрийн тоног төхөөрөмж юм уу гэсэн тэр доош нь чирч оруулах гэдэг чинь айгүй хэцүү. Тийм шүү дээ. Тэгэхээр бүр нэг юм үйлдвэрийн юм том сайхан өргөө бариад тэр олон жижиг дунд үйлдвэрүүдийг гоё ингээд өрөөнд нь оруулаад наач их гоё санаа нэгдсэн нэг тийм менежментээр зах зээлийн муутай штэ юм хийдэг болсоо юмаа хийхээс штэ тэрүүн дээр нь ингээд зөвлөд нэг юм бүгдийн газар дээр гаргаад ирүүл их гоё л байна гэж би боддгоо штэ бас бүр хотхон шиг те том бүр ингээд том павильон тэгээд тэр дундаас чи мэдээж
зах зээл тэнцвээд явах нь сайн. Явж чадахгүй үлдүүд болоод дараачихыг оруулаад ингээ бас тэн дээр нь гоё шигшээд мэрэгжлийн зөвлөгөө өгөөд ивэл жижиг дунд үйлдвэр их гоё хурдан хөгжих болов гэж бас мөрөөддөг шүү дээ. Наа чин тэгэл баг. Би бас санал нийлж байна. Тэгэхгүй Тэгээс одоо манай энэ хөдөө аж ахуйн яам одоо энэ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвүүд энэ төр бас нэг иймэрхүү чиглэлийн ажил хийхсэ тий. Тийм. Яг уу нөгөө боожуулахын тэр нөгөө жижиг дунд үйлдвэр боожуулахын тэр гэл энэ тэнд байдаг юм л да. Гэхдээ байр сав нь арай л нэг жижиг втер тий. Жижиг тэгээд бас тийш тэр олон хүнийг хамруулж чадахгүй л байгаа. Тийм нөгөө тоног төхөөрөмж хүн болгон тэр болгон ч авах хэрэг гарна. Зүгээр нэг дор байх юм бол тоног төхөөрөмжүүдийг аваад суугаад тэн дээр гоё ажиллаад би нэг тийм сонсч ирсэн юм аа. Японд ч гэлөө юу лээ. Ингээл тэр тосгонууд энэ тэр ингээл тий хөөрхийн юмнууд ойдлын машин ч гэдэг юм ингээ хүнд хэрэгцээтэй бүх тоног төхөөрөмжөөр хангацсан юм үнгүүд юу байж идэг ажлын байр гэж идэг тийчээ очиод тэр бүсгүүчүүд нь ч гэдэг юм уу цаг завтай хүмүүс нь очиод юмаа хийгээл юмаа гаргаад аваа явчихдаг яг хөө тэрний хариунд нэг магадгүй нэг жоохон тэр нөгөө тог захилгааных нь зардал марлын өгчдөг юм шиг маягаар тийм маягаар тэр жижиг үйлдвэрлэгчнэрээ тэр досны иргэдэд дэмждэг гэд би нэг юм хүлээс сонсч ирсэн юм аа. Харин яг тиймэрхүү юм бэ. Тэг нөө жижиг дунд үйлдвэрлэгч хүн болгоо өөрөө тоног төхөөрөмж авахд бас хүндрэлтэй шүү. Дунд нь жинхэнэ тоног төхөөрөмж гоё шугам бүрэн тоног төхөөрөмж авч өгөөл. Тэгээд тэднүүсийгээ тойроо жижиг дунд үйлдвэрүүд нь тоног төхөөрөмжн дээр гоё ээлжээр ажиллаад ингээд заавал хүн болгон тоног төхөөрөмж авах шаардлагагүй болчих шүү. Бас тийм гаргалгаа явуулах юм байна. За өөр. Нэг тийм л байна лээ тийм ээ. Тэгээ баярлаа. Тэгээ хэсэг хугацаанд бас ингээд хоёр минь илэн далангуу гоё өөрсдийнхээ амьдралд хуулж өнгөрүүлсэн тий дурсамж сайхан түүхээр аялуулсан явдал баярлаа. Тэгээ хоёрт бас амжилт хүсье. Үнэхээр одоо сайхан брендийг Монголдо бий болгож тий хөгжүүлж тэгээ өдөө зэрэгтэй ийм гоё болгосон байна. Тэгээ хоёрыг минь бас олон хүмүүс таньж мэддэг юм байна. Тэгээд би бас өөрийнхөө суугаарч гэсэн бас хоёрыг ийм гоё юм хийж байгаа хүмүүсийг чинь бас танилцуулъя. Бас хэрэгтэй үнд хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Баярлалаа. Баярлалаа. Тэгээ дүүдээ бас нөгөө гоё нэвтрүүлэг хийж байгаа. Тэгээ одоо ер нь хэдэн аймгаар явах дутуу болцсон бай. Нилээд явсан тий. Тийм. Би ч одоо 13 жил ерөөхдөө явлаа. Бас тэгээд Монгол орны бүх сумарын өмнө чинь тийм ч амархан ажил биш юм байна. Тэгээд зүтгэлээ заримдаа шантарч гал идэв. Гэхдээ бол ямарсан ард нь гарнаа. Эмээ нь бас гоё түүх болоод үлдэн тий. Бүх айраг сумыг энэ чи контент ингээд YouTube дээр архив болгоо үүсгэж чинь тий. Тэгээд ер нь тэр нэвтрүүлэг чинь байнга үздэг. Тэгээ одоо би ингээд дүүдээ ийм гоё нэвтрүүлэг хийж атан цаашдынх нь ажилд нь өшөө гоё амжилт хүсье. Өшөө гоё одоо зөндөө аймгаар явах дотоо байгаа биш тий. Тийм дотоо тий. За ингээд баярлалаа. Та баярлалаа. Тий. За баярлалаа.